Инновац шин технологи нэвтэрч байгаа олон улсын туршлагыг харах юм бол их сургуулиудын дэргэдэх хүрээлэнгүүдээс их явдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа бах. Тэгээд одоо манай энэ шинэ хуваарлалтаар их сургуулиудын харьяаны 17 хүрээлэн байгаа нь чиг үүргийн хувьд эдийн засгийн хөгжлийн яам руу шилжчихсэн. Энэ юуных нь нөгөө үйл ажиллагааны хувьд боловсролынхаа яам дээр байдаг. Юу нь болохоор санхүүн нөгөө талд очсон байгаад. Тэгэд энэ их төвөгтэй байдлыг үүсгэхээр харагдаад байна. Ялангуяа салбарын хүмүүс нь бол бүгд их тийм том асуултын нэмдэг болцсон байдалтай яваад байна. Юуны тэр их сургуулийн харьяанд байгаа эрдэм шинжилгээний хүрээлэн дээр чи стартап компаниуд байна, инновац хийж байгаа гарааны компаниуд байна. Тэгээд сургуулийнх нь судлаачид, багш нар эрдэмтд нь оюутан судлаачид эндээ хамтарч ажиллах ийм тогтолцоо байдаг. Тэгээд нөгөөх нь одоо эдийн засгийн яам дээр очиод нэг төшөмлөөс нөгөө төсвийн хуваарлалт авна. Цаадах нь болохоор шал өөр салбарын өөр ингээд наад зах нь ойлголцоос өсвөлээд асуудал байх. Тэгэхээр энийг хилцүүлгийн явцад шийдэж өгөх боломжтой юу гэж нэг асуулт. Би өөрийнхөө яамны ямар нэгэн лобби хий, эсвэл аль нэг яамны бодлогыг ингэж өөрчлөж гэдэг юм уу? Эсвэл эдийн засаг хөгжлийн сайдын бодол ийм байна гэж энд одоо бид нар ямар нэгэн байдлаар тайлбарлах боломжгүй шүү гэх шүү дээ. Бид бол төсвийн тодтоглоо өргөн барьцсан. Их ойлгомжтой хэлж байгаа. Одоо авж байгаа авахар шийдсэн, их хурлаараа баталсан тодорхой гадны зээл тусламж байна. Энийгээ бид нар аммаар байна.